Таны энэ зовж шаналсан trauma болгон чинь таны түүх болоод үлдэнэ. Та энэ түүхээрээ дамжуулаад дараа нь ингээд яриад байж гин гэж боддоо. Тэр trauma-гаараа дамжуулаад би өөрийгөө хайрлаж сурсан. Тэр trauma-гаараа дамжуулаад би яг өөрийгөө өөрчилсөн гэж зөвхөн таны өөрийгөө даван туулсан тийм түүх болоод үлдэх гээд эдгээр зүйлүүд танд тохиолдоод байгаа гэсэн үг. Хай, сайн бацгаана уу? За өнөөдөр би нэг маш гоё сэтгэл хөдлсөн нэг мэдрэмжээ та бүхэндээ хуваалцъя гэж бодоод хэрвээ та мэдэж байгаа бол би сэтгэлгээ хоол зүйн эмгтэй хүмүүс одоо сургалт явуулдаг штеп. Тэгээ энэ сургалтын дээр бид нар юу хийдэг вэ гэх юм бол эхлээд ингээд мөрөөдөл хүсэл зорилгоо тодорхойлоод нарийн асуултуудтай бичээд яаж тэр хүсэл мөрөөдлөө бийжүүлэх вэ гэдэг талаар ажиллаад явдаг. Тэгээ би өөрийнхөө сурагчдад тийм сонголт өгдөг байхгүй юу? Яагаад гэвэл ихэнх хүмүүс өөрийнхөө хүсэл мөрөөдлийг аюу их нууцлаад ч юм уу эсвэл хин нэг нэгээ дэмжих тал дээр ерөнхийдөө жоохон муу байдаг штэ. Тийм учраас би нэг их анхандаа expect хийгээгүй та өөрийнхөө энэ хүсэл мөрөөдөл бүх энэ гэрийнхаа даалгаврыг над руу явуулж болно эсвэл группийнхаа гишүүдэд хуваалцаж болно гэд тийм даалгавар өгөөд ингээд сорилтоо дуусгацсан байсан. Тэгээ маргааш нь босоод би өөрийнхөө группийн постыг харсан чинь бүр манай сурагчид бүр үнэхээр гайхалтай бүр ингээд хүсэл мөрөөдлөө бүр хууцаар нь бүр ирээдүгээ би болгосон бүх зүйлээ групп дээрээ постлоод өөрийнхөөгөө ч постлоод зогсоогүй бусдыгаа бүгдийг дэмжсэн тийм гайхалтай комментуудыг үлдээсэн байсан. Тэгээ тэр өглөө бүр ингээд би тэр постнуудаас бүр ингээд тэр энергийг мэдэрсэн бүр ингээд тэр гайхалтай бүр ингээд би яг яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Тэгээ энэ нь надад юуг харуулсан бэ гэхээр би яг өөрийнхөө мөрөөдлийг биелүүлээд явж байгаа энэ мэдрэмжийг би одоо өөртөө авсан гэх юм уу. Яагаад гэвэл миний хийдэг зүйл нь юу вэ гэх юм бол би YouTube-ээрээ дамжуулаад эмэгтэй хүмүүсийг дэмждэг, эмэгтэй хүмүүсийг үнэхээр өөрчлөхийг хүсдэг. Түүнээс гадна би бүр мөрөөдлийнхөө самбар дээр юу гэж бичиж байсан бэ гэх юм бол би эмэгтэй хүмүүсийг дэмждэг, өөрчилдөг. Би бусдыг хүсэл мөрөөдөлтөө хүргэгч гэж бичижсэн. Одоо харсан чинь би бүр яг тэр зүйлээ зүгээр л хийгээд явж байгаа байхгүй юу. Би эдгээр хүмүүсийн ингээд хүсэл мөрөөдлийн уншаад эдгээр хүмүүст яаж хамгийн гоё өөрийгөө бий болгох вэ? Яаж хүсэл мөрөөдлөө өөрлөгөө татах вэ? Сэтгэлгээн дээрээ ажиллах вэ? Өөр дээрээ ажиллах вэ гэд заагаад явж байгаа нь би аль хэдийн тэр зам дээрээ явж байгаа. Тэгээ надад зөндөө олон хүмүүс тэгж хэлжсэн байхгүй юу өмнө нь Монгол хүмүүсийн эгог чи хизээч өөрчилж чадахгүй. Чи Монголд амар тийм удаан байж байгаагүй болохоор мэдхгүй байна. Чи зүгээр л өөрийгөө бод юу яриад байгаа бодтой юм хий гэж надад зөндөө олон хүн хэлжсэн. Гэхдээ одоо та нар миний YouTube дээр байгаа постуудыг хардаа зүгээр миний followers надтай зүгээр зүрхээр байлдаг. Бид нар бие рүүгээ зүгээр л зүрх хайрыг илгээдэг. Манай сурагчд маань ч гэсэн надад үр дүнгээ хуваалцаад яаж жингээ хайсан, яаж өөрийгөө өөрчилж байгаа, яаж сэтгэлгээгээ өөрчилж байгаа үр дүнгээ над руу хуваалцаад түүнээс гадна миний зарж байгаа бүтээгдэхүүн хүртэл жишээлбэл би өөртөө хамгийн одоо хэрэгцээтэй гэж бодсон нэг бүтээгдэхүүнээ Монголд зардаг байхгүй юу? Ягаад гэвэл надад хамгийн үр дүнгээ өгсөн та нар магадгүй мэдэж байгаа ба хөмсөг сормоос ургуулагч. Янх бас жоохон зарахтаа ер нь айцтай байсан. Ягаад гэвэл ерөнхийдөө маш үр дүнтэй ч гэсэн айгүй тийм үнэтэй бүтээгдэхүүн. Гэхдээ одоо ингээд авдаг хүмүүс нь л бүр ингээд байнга аваад байдаг. Тэгээ надад бас зөндөө олон хүмүүс өмнөх дараа гэсэн үр дүнгуудээ ингээд хуваалцаж байгаа. Тэгээ миний мөрөөдөл зүгээр эмгтэй хүмүүсийг бүр гоё болгох, дэмжих, хайрлах хин нэг ингээл нөгөө өөрчлөлтөө штэ before after гээл тэгэж нэг өөрчилсөн шинчилсэн гоё хувилбар гарч ирээл тэгэх миний мөрөөдлөөсөн багхгүй. Тэгээ би яг тэгэж эмгтэй хүмүүсийг ингэж өөрчилж байгаа болохоор бүр үнэхээр зүгээр л бүр гайхалтай ямар ч үгээр тэгэж илэрхийлмээргүй тийм мэдрэмж. Би энэ бичлэгийг зүгээр л та бүхнийг үнэхээр урамшуулах гэж хийсэн. Хизээж битгий хүсэл мөрөөдөлтөө бууж өгөөрэй. Өөртөө үнэхээр үнэнч байгаад хүсэж мөрөөдөж чадхал юм бол хүсэл мөрөөдлийнхаа дагуу үйлдэл хийх юм бол хүн үнэхээр хүрж болдог. Одоо тань тохиолдож байгаа янз бүрийн
одоо асуудал байгаа штэ. Тэр залуу тоохгүй байна, тэр охин тоохгүй байна, найзууд маань тоохгүй байна. Би зовоод байна гэл ингээд биднэрт угаасаа амьдралд зөндөө олон асуудлууд тулгардаг. Яг үннийг хэлэхэд энэ асуудлаараа дамжуулж яг хүн өөрийгөө өөрчилж эхэлдэг. Хэрвээ танд ямар нэгэн асуудал байгаад өөртөө сэтгэл хангалуун биш санагдаад ингээл нэг бүх юм болохгүй болцсон лост үе байдаг штэ. Хэрвээ та тийм байх юм бол амьдрал тантай ярих гад хичээгээд байна гэсэн үг. Хорвоо ертөнц танаар дамжуулаад ажиллах гад байна. Таныг гэрэлтүүлж, таныг өөрчилж ер нь л танд зүгээр тийм мессежийг өгөөд байна гэсэн үг. Таны энэ зовж шаналсан трама болгон чинь таны түүх болоод үлдэнэ. Та энэ түүхээрээ дамжуулаад дараа нь ингээд яриад байж гин гэж боддоо. Тэр трамагаараа дамжуулаад би өөрийгөө хайрлаж сурсан. Тэр трамагаараа дамжуулаад би яг өөрийгөө өөрчилсөн гэж зөвхөн таны өөрийгөө даван туулсан тийм түүх болоод үлдэх гээд эдгээр зүйлүүд танд тохиолдоод байгаа гэсэн үг. Надад ч гэсэн тийм үе байсан. Гэхдээ би өөрийнхөө суул тал надад тохиолдсон сорилт болгоноор дамжуулаад өнөөдрийн энэ хийж байгаа бүх зүйлс YouTube, миний вебсайт, миний сургалт, миний хийдэг ажил гээд карьер бүх зүйлийг би өөрлөгөө татсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол зүгээр миний хүрэх зүйлийн шат болж өгсөн гэсэн үг. Энэ үед угаасаа хүн эгогоороо зүгээр л бүх зүйлийг өөрчлөх гэж хичээдэг. Арай илүү өөртөө ихтэй болохыг хүсдэг, өөр дээрээ ажиллахыг хүсдэг, гаднах төрхөө өөрчлөхийг хүсдэг тий. Гэхдээ хүн ингээд өөрийгөө өөрчилж байх үйл явцдаа, өөрийгөө ойлгох үйл явцдаа, сэтгэлгээн дээрээ ажиллаад дотоод ертөнцтэйгээ холбогдох энэ үйл явцдаа юуг ойлгож мэддэг вэ гэх юм бол миний энэ гаднах өөрлөгөө татах гэж байсан зүйлээс бүр илүү зүйлийг би өөрлөгөө татах гэж энэ хорвоо ертөнц дээр заягдсан юм байна гэдгийг ойлгож эхэлдэг. Угаасаа таны хүссэн зүйл чинь хүссэн хүсээгүй тань руу дагаад хүрээд ирнэ. Гинт нөгөө тоодгүй байсан бүх хүмүүс чинь тань руу ирээл та гэрэлтэж эхлээл гоё болж эхэлнэ. Гэхдээ тэр үед та эдгээр зүйлийг ерөөсөө хүсгээ болцсон байх бөгөөд аль хэдийн өөрийнхөө үнд цэнийг олоод харцсан. Юу вэ? Энэ хорвоо ертөнц дээр чинь би бүр гайхалтай зүйлийг татхаар төрсөн юм байна штэ. Би бүр мөрөөдлөө биелүүлээ те. Энэ хорвоо ертөнц дээр хүснээрээ амьдрахаар ингэж төрсөн юм байна штэ. Эдгээр жижигхэн миний санаа зовоод байсан зүйлүүд юу ч биш юм байна гэдгийг нэг л өдөр тэгэж ойлгох үе ирдэг байгаа. Гэхдээ ийшээ очихын тулд та эдгээр бүхий л зүйлийг туулна. Хүмүүс таныг гомдоон, өөрийгөө өөрчлөмөр санагдана. Нэг зүйл дутуу цаанаас чинь ингээд дотоод хүн чинь яриад байгаа тэр бүхий л зүйлийг ер нь бол та туулна. Гэхдээ бүр you deserve more than that. Бүр таны одоо энэ жижигхэн хүсэж байгаа хязгаарлагдмал зүйл чинь юу ч биш. Таны бүр бүтээж чадах зүйл, таны өөрлөгөө татаж чадах зүйл чинь бүр үнэхээр хязгааргүй. Бодоод үзтээ та бүх зүйлийг эргүүлж болдог. Надад ямар үе байсан бэ гэхээр би бусдад айгүй их таалагдахыг хичээдэг, гоё найзтай болохыг хичээдэг, найзуудын тал дээр айгүй их асуудалтай байсан. Намайг тоохгүй найзууд ч гэсэн надад зөндөө байсан. Тэгэл одоо гэхэд би зөндөө олон гайхалтай найзуудыг өөрлөгөө татснаас гадна мянган эмэгтэйчүүд надтай найз болохыг хичээдэг, надтай ярилцахыг хичээдэг, над руу өдөр болгон DM явуулдаг. Тэг эрэгтэй хүний хувьд ч гэсэн жоохон охин бахта би тэр нь таалагдмаар байна, энэ нь таалагдмаар байна. Яана ингүүл би таалагдах болов гэж тэгэж бодож исэн бодол надад зөндөө байсан. Гэтэ одоо хэрвээ нэг эрэгтэй хүн ч юм уу те надаас хэрвээ чатны хариу авч байх юм бол тэр эрэгтэй хүн бол үнэхээр азтай залуу байна гэсэн үг. Ягаад гэвэл би ихэнх нь чатны хариуч өгдөггүй. Бид нар бүх зүйлийг эргүүлж болно. Яг үнийг хэлэхэд тэр энерги, аура бүх зүйл нь яг таны дотор байгаа. Та зүгээр л өөрөө эхлээд олж нээх хэрэгтэй. Хамгийн сүүлийн мессеж нь гэх юм бол та энэ хорвоо ертөнцийн хязгаарлагдмал бодлоо даван туулахаар ирсэн. Тийм учраас хүсэж байгаа зүйлээ, мөрөөдөж байгаа зүйлээ хизээж битгий хязгаарл. За тэгээд хэрвээ та сургалтанд сонирхолтой байх юм бол миний 21 хоногийн сорилт бүх тийм цогц холистик сургалтанд сууж болно. Энэ сургалтын дээр бид нар сэтгэлгээ, хүсэл мөрөөдлөө өөрлөгөө татах, эрүүл хоол зүйн шинжлэх ухаан, дасгал хөдөлгөөн гээд бүх зүйлийг бөөгнүүлээд 21 хоногийн сорилт болгоод ордог байгаа. Тэгээ 11 сарынх дууссан, 12 сарынх эхэлнэ. Дараагийнх нь яг дараа жил хизээ эхлэхийг мэдэхгүй байна. Тэгээд надаас бас чатаар та мэдээлэл авч болно. Тэгээд дараагийн имчилгээр дахиад уулзлаа. Түр
Баяртай.